Яг одоо миний хажууд эртний хүннүүгийн нийслэл хот болох Лууд хотыг хаан илрүүлсэн зогсож байна. Сайн байцгаана уу? Архилагч Өдөр ангаа байна. Бид энэ жил толгойр төр байгуулсны 2232 дахь жилийг тэмдэглэл өнгөрүүлсэн. Гэсэн хэдий ч саяхны хүртэл буюу 2020 оны хүртэл яг хүннүү гүрний нийслэл хааны ордон хаана байсан талаар мэддэггүй байлаа. Эдгээр ангаа археологчлоод олон газруудаар хайгуул судалгаанд явсны эцэст ингээд ер нь миний төрсэн Арангаа аймагт ямар түүхийн дурсгалууд байдгийн болоо гэдгийг бодж эхэлсэн байна. Ингээд 2010 оны 100 Арангаа аймгийн Батцэнгэл сумын удирдлагуудаас нэг ширхэг 69 машин бензиний амтаар зохицуулуулаад өөр ямар ч санхүүжилтгүйгээр нутгийн айлуудаар хоолж ундалсаар анхны хайгуул судалгаагаа эхлүүлжээ. Энэхүү судалгаагаар түүний сонирхлыг татсан зүйл нь 1820 дурсгал бүртгэгдэл 1300 орчим зөвхөн хүннүүгийн дурсгал гэж. Ингээд 2019 оны 7 дугаар сарын 19-нд Монголын газар нутаг дээр хамгийн анхны төр тулсын нийслэл Лууд хотын төрийг Арангаа аймгийн Үлзий цумын орчинд буюу Орхон голын хөндөд байгааг нүдээр үзэж баримтжуулжээ. За бид яг одоо хүннүүгийн нийслэл хот одоо Лууд хотын баруун урдлын булан дээр яг усан сангийн ирмэг дээр зогсож байна. За миний гарт байгаа энэ хоёр ваар бол энэ хотыг барьж байгуулсан одоо барилгын материал. За энэхүү хот маань ерөнхийдөө эртний түүхийн сурвалжид маш олон удаа тэмдэглэгдсэн дэлхийн дахины бүх эрдэмтэн судлаач нар мэддэг хайж байсан тийм чухал объект. Энэ объектыг бид нар илрүүлснээрээ Монголын олон зангилаа түүхийн зангилаа асуудлуудыг энэ хотоор бид нар одоо тайлах учиртай ийм хотоор бид нар зогсож байна. Энэхүү Лууд хотын иргэн тойронд хүннүүгийн хаад язгууртнуудын 4 том оршуулгын газар нийт 5000 гаруй хүннүүгийн булш, хааны зуны ордон, усан сан, дууд цомыг илэрхийлэх зураг, барилгын материал түүнийг шатааж байсан 100хан хүртэл байгаа юм байна. Хамгийн гол нь Тэнгэрийн хүү шанью, тэнгэр адил, үн мөнх, мянга түм, насал тугаа гэсэн ерөөлийн бичгтэй олдвруудыг олж илрүүлсэн. Энд хүннүүгийн нийслэл хааны ордон байсан гэх хамгийн том баталгаа нь болжээ. Гэхдээ эдгээр хангаа болоод түүний оюутнууд дэлхийн болоод Монголын түүхийн зангилаа асуудлуудыг тайлахад үнэтэй хөө нэмэр оруулж байгаа боловч яг энэхүү малтаж гаргаж ирсэн олдврууд түүхийн дурсгалуудыг нь хамгаалах болоод бүр цаашлаад дэлхийд танилцуулах ажлыг бид хангалттай хийж чадахгүй байна. Nordic Stories 4 дахь улирлын эхний зэч байлаа.